Сайн байцгаана уу? Эрхэм үзэгчдийн мэндийг хүргье. Төлдөр ТV-суугаас санхүүгийн мэргэжилтэн оюун жаргал сумьяа сүрэн нартай хамтран явуулдаг хов иргэдийн санхүүгийн боловсрол зориулсан цувралын нэгэн шинэ дугаар инхүү эхэлж байна. Энэ удаагийн дугаарт иргэдийн санхүүгийн аюулгүй байдал, тэр тусмаа онлайн залилангаас хэрхэн сэргийлэх тухай маш чухал мэдээллийг манай үзэгчдтэй түншүүд маань хуваалцах юм аа. Санхүү даатгалын мэдээллийг сургаар биш их сурвалжаас нь бид танд хүргэнэ. Ингээд урилга хүлээн авч оролцож байгаа та бүхэндээ маш их баярлалаа. За баярлалаа төгөлдөр ахад. Төгөлдөр телевиз бидний бэлтгэдэг таны санхүүгийн мэдлэгт боловсрол олгох зорилготой цувралыг байнгын хүлээж авч байгаа, байнга үзэж байгаа үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд өнөөдрийн бидний бэлдсэн сэдэв бол identity theft буюу хувийн мэдээллээ та хулгайд алдах, тийм ээ? Бас захин орчинд өөрийнхөө хувийн мэдээллийг алдах тохиолдол бол маш их гарч ирж байна. Тэгэхээр яг энэ талаар бидэд мэдээлэл өгье гэд маш товч тодорхой та энэ тохиолдолд ямар арга хэмжээг авах вэ гэх талаар мэдээллийг бэлтгэлээ. За тэгээд танд хэрэгцээтэй байгаа гэж найдаж байна. Бас таны эргэн тойрон болон таны мэдих хэн нэгэн энэ гэмт хэргийн энэ залилангийн хохирогч болсон тохиолдолд та бас энэ мэдээллийг шеэр хийгээд явуулаад бас хуваалцаарай гэж зөвлөе. За нэгдүгээр яагаад энэ сэдвийг сонгох болсон шалтгаан нь гэх юм бол маш олон байна л да. За энэ бол ерөнхийдөө identity theft. За дээрэс нь cyber theft буюу кибер гэмт хэрэг гэж бас тодорхойлогддог тийм. Энэ гэмт хэрэг залилангийн төрөл нь globally буюу дэлхийд дахин сүүлийн 40%-аар бүр сүүлийн 23 оноос хойш маш огцом өссөн 40%-аар өссөн байна. За Америкт бол ерөөсөө 25%-аар огцом өссөн гэмт хэргүүдийн нэгээр тооцогдож байна. За тэгээд мөн манай монголчуудын хувьд тийм ээ бид нэр маш их бас монгол хүмүүсүүдтэйгээ ажилдаг. Монголчуудын хувьд яг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон тийм ээ дараа нь яг яахаа мэдэхгүй ерөнхийдөө тийм паникинг сандарсан байдалд орсон хүмүүс их байна. Тэгээд бас энэ гэмт хэргийн хохирогч болж санхүүгээрээ маш их бас хохиролд орсон байна. Хохирол амсж байна. Тэгэхээр мэдээж мэдээлэл аваад тийм ээ дараа нь яах вэ гэдгийгээ бас суралцаад хэдүүлээ урьдчилан сэргийлээд явъя гэж бид гурав өнөөдрийн сэдвийг хэрэгцээтэй мэдээлэл болов гэж бэлдлээ. За дараагийн яг энэ би юу хэлэх вэ гэхээр хоёр төрлийн identity theft буюу хоёр төрлийн захин гэмт хэргийн хулгай ангилал байгаа. Тэгэхээр нэг нь кибер хулгай буюу cyber theft гэж яригддаг тийм ээ. За нөгөөх нь юу вэ гэхээр хувийн мэдээлэл хулгайд алдах буюу identity theft гэж байгаа. За cyber буюу theft буюу кибер хулгай гэдэг нь юу вэ гэхээр за танд байгаа үн цэнтэй таны ямар нэгэн үн цэнтэй зүйлсийг ч юм уу те онлайн паспорт юу гэдгийг банкны данс руу нэвтрэх ч юм уу. За тийм үн цэнтэй зүйлийг хулгайлахын тулд таны цахим систем рүү нэвтрэн орж байгаа гэсэн үг тийм ээ хакерууд. Тэгэхээр энд яах гэхээр үүнд хакердах, фишинг хийх, вирус буюу хортой програмуудыг таны компьютер дээр суулгах тийм ээ. Тийм хэлбрээр маш их хүмүүс хулгайд хөрөнгө алддаг, таны банкны аккаунт руу хүртэл нэвтэрч ордог. За энэ төрлийг бол ерөөсөө cyber attack буюу cyber төрлийн гэмт хэрэг гэж нэрлэгдэж байгаа юм. За тэгэхээр өнөөдөр бидний ярих сэдв нь бол арай өөр. Гэхдээ яг cyber төрлийн нэг гэмт хэргийн дотор бас багтаж болдог, тийм ээ. Тэгэхээр энэ гэмт хэрэг нь юу гэхээр identity theft гэхээр за энэ арай мэдээж таны бүх захим бүх зүйлс рүү нэвтэрж орлоо. Мөн дээрээс нь энэ identity theft гэдэг нь ерөнхийдөө таны юу гэх юм бэ? Хувийн мэдээллийг тийм ээ хулгайлж за нийгмийн даатгалын дугаар, social security дугаар тийм ээ банкны мэдээлэл, дансны мэдээлэл, таны иргэний үн өмнөх юу гэдгийг таны бүх хувийн мэдээллийг өөрийн гартаа олж аваад таны өмнөөс тийм ээ үйлчлэгийн сервисийг бусад газруудаас холбогдож авах
одоо санхүүгийн тийм ээ заллин хийх зорилготой этгээд одоо таны хамаг бичиг баримтыг хэрэглээд одоо таныг маш их хэмжээний хохиролд учруулж байна л гэсэн үг тийм ээ. За энийг бол identity theft гэж хэлээд байгаа юм. Ерөнхийдөө ингээнээр хэлэхэд та өөрийн хувийн мэдээллээ бусдад хулгаагаар алдсан байна тийм ээ. За энэ нь санаанд хүч байсан байж болно. Хин нэг нь таны нөгөө одоо итгэжсэн хүн ч юм уу те эсвэл зарим нэг нь таны одоо юу гэдэг юм бэ косайн хийгээд өгсөн хүн ч юм уу. За хинт ч байсан та өөрийнхөө хувийн мэдээллийг өгсөн байна. Эсвэл хэн нэгэн хулгаагаар авсан байна. Тэгээд тэр хүн танд тэрийг одоо танд хэлэлгүйгээр таны эсрэг ашиглаж байгааг л хэлээд байгаамаа гэсэн үг. За тэгэхээр за ерөнхийдөө статистик том мэдээллийг би тэгэхэд ярьсан тийм ээ. Тэгэхээр за энийг бас би сонирхолтой байх болов уу гэж бас бодлоо. Тэгэхээр 2024 онд нийт 1,135,291 тохиолдол одоо PTC буюу одоо identitytheft.gov гэсэн одоо имэйл хаягаар бүртгэгддэг энд ерөөсөө тэгээд яг эндээс гаргасан судалгаа нь гарч ирсэн байна. За тэгээд үүнээс гадна 2023 оноос хойш 6.5 саяд хүрч одоо заллингийн тохиолдол маш өндрөөр нэмэгдсэн. За мөн тэгээд энэ төрлийн заллингаас болж одоо амссан санхүүгийн хохирол, мөнгөний хохирол нь ерөөсөө 12.5 тэрбум $, хохирлыг одоо амссан байна гэсэн үг. Тэгэхээр бид ч гэсэн бас монголчуудын хувьд ч гэсэн би айгүй олон жишээнүүд харсан байна. Одоо тэр хүний identity theft болоод тийм ээ theft хохирогч болоод хамаг бичиг баримтаа алдаад тэр хүний өмнөөс одоо дэлгүүрүүдэд очиод картууд нэгээд яваад байдаг ч юм уу те бүр машины авто дилер дээр очиод машин авцсан ч байх тохиолдол байдаг тийм ээ бүр маш аимшигтай одоо олон төрлийн хэлбэрүүдээр одоо энэ гэмт хэргийг одоо хүмүүс үлдэж байна. Тэгэхэд бас энэ талын мэдээлэлтэй байгаарай гэж одоо зөвлөнө. За тэгээд ерөнхийдөө ямар төрлийн одоо гэмт хэрэгүүд байх вэ гэх талаар одоо сүмийн маань мэдээлэл хэлээд явах уу те. За манай Оюка нэлийн дэлгэрэнгүй мэдээллийг хэллээ. Тэгээд энэ өдрийн мэнд хүргэе Төгөлдөр ТV-тэй байгаа монголчуудтай тийм ээ. За тэгээд төрлүүд нь болохоор байгаа шүү дээ тийм ээ. Хамгийн түрүүнд санхүүгийн тийм ээ санхүүгийн мэдээлэлээ та алдаг, хулгайд алдаж болно. Тэгэхээр одоо энэ төрөл нь болохоор одоо таны банк тийм ээ банкнаас чинь одоо хэнийг хүн мөнгө аваад гүйлгээ хийгээд таны нэр дээр одоо зээл нээсэн ч юм уу тийм ээ. За тэгэхээр тэр төрлөө. За дараагийнх нь болохоор эмнэлгийн мэдээллээ та бас алдаж болно. За энэ дээр болохоор хин нэгэн хүн таны одоо хувийн мэдээлэлээр эмнэлэгт очиод эмчилгээ хийлгэж болно. Мөн тийм ээ им бичүүлээд аваад хэрэглээд явж байгаа. За тийм тохиолдлуудыг бол хэлж болно. За дараагийнх нь болохоор гэмт хэргийнх тийм ээ. Тэгэхээр хин нэгэн хүн гэмт хэрэг үйлдчихэд тэгээд хувийн мэдээллийг чинь тэнд өгөөд таныг тийм ээ одоо хийгээгүй хэргийг чинь одоо төлөө ялтан болгох боломжтой шүү. Тэрийг болохоор criminal буюу гэмт хэргийн одоо мэдээлэлээ алдаа тийм ээ identity theft гэж хэлж болно. За дараагийнх нь болохоор олон нийтийн хэрэгсэл одоо бидний тийм ээ одоо түгээмэл хэрэгэлдэг байгаа Facebook хуудас тийм ээ. За Instagram байж болно. За TikTok ч юм уу. За бидний social media гээд тийм ээ энэ мэдээллээ алдсны улмаас хэн нэгэн хүн одоо таны өмнөөс тийм ээ одоо хандив гуух эсвэл мөнгө цуглуулах за эсвэл ямар нэгэн төрлийн одоо хөрөнгө оруулалт хийгээч одоо ийм coin байна тэрийг худалдаж аваач гэдэг юм уу тийм төрлийн одоо мессежийг тань руу илгээж болно. За дараагийнх нь татврын мэдээлэл алдах тийм ээ. За энэ дээр болохоор таны нэр дээр татврын одоо тооцоолол хийлгүүлээд одоо татврын буцаан олголт авсан байх тохиолдол бол гарч байгаа тийм ээ. Тэгэхээр тийм төрлийнхийг бол одоо хэлнэ. За хамгийн сүүлд нь болохоор одоо хүүхдийн мэдээллийн хулгай буюу за хүүхдийнхаа social security дугаараа алдсанараа таны хүүхдийн нэр дээр чинь засгийн газраас одоо тусламж ч юм уу одоо тийм ээ ямар нэгэн байдлаар хэрэглэх эсвэл одоо хууль бус үйл ажиллагаанд хүүхдийн чинь мэдээллийг хэрэглэх за ийм төрлийн одоо identity theft байна. Тэрэн дээр одоо нэмээд хэлэхэд нэг оюукасаа дурдсан шүү дээ тийм ээ cyber буюу одоо та компьютер дээрээ тийм ээ мэдэхгүй програмыг бол суулгаж болно. Эсвэл та ямар нэгэн худалдан авалт хийчээд
одоо тийм ээ тэрэн дээр нь яадаг customer service гэдэг онлайнаар хайсан чинь одоо буруу дугаар байгаад та өөрөө тэр scam-руудтай холбогдоод тэгээд яг тэр хүн туслаад байгаа мүү гэхээр үгүй компьютер дээр чи өөрсдийн гэсэн одоо scam одоо програмаа суулгаад бүх мэдээллүүд чи халтаж болно гэсэн тийм ээ. За иймэрхүү төрлийн бол тийм ээ identity theft хэлбэрүүд бол байж болно ингэж дурдж болж байна. За тэгээ бүгдээрээ тэгээ яг төрлүүдээ мэдчлээ тийм ээ. За өнөөдөр болохоор одоо миний хэлэх хэдэн одоо хэсэг бол тийм ээ. За хохирогч болсноо яаж мэдэх вэ гэдэг асуултууд бол гарч ирж байгаа хүмүүсийн хувьд бол. За тэгэхээр ерөөсөө энэ нөгөө одоо хулгай хийж байгаа энэ хүмүүс маань ерөөхдөө үндсэн хоёр зарчмаар хүмүүстэй ерөөсөө харилцаа үүсгдэг юм байна. За нэгдүгээрх нь болохоор одоо хуурам мэхлэл буюу одоо тань руу ямар нэгэн байн одоо вебсайтны мэдээлэл явуулна эсвэл имэйл бичин тийм ээ. Тэгээ та тэрнтэй харьцаад байх юм бол одоо ингээд энэ хүн чинь одоо тантай харилцаа холбоо үүсгэчлээ гэж бодно шүү дээ. Тэгэхээр жоохон та нөгөө итгэсэн учраас хувийн мэдээлэлээ ингээд хуваалцах тохиолдол бол байдаг. Тэгэхээр энэ дээр болохоор ингээд тантай харилцаа үүсгэн удаан хугацаагаар таны мэдээллүүдийг бол цуглуулж авдаг. За дараагийнх нь болохоор сэтгэл санааны тийм ээ хүнд байдалд оруулж бас мэдээлж авдаг байна. Тэр энэ ямар чтэй юм бэ гэхээр ямар нэгэн байдлаар уцаар яриад тийм ээ. За аяраасаас ярьж байна, цагдаагийн газраас ярьж байна. Эсвэл та ийм төгрөгийн төлбөртэй байна. Энийгээ төлнө гэдээ одоо сэтгэл санааны хүнд байдалд оруулж, шахалтанд оруулж агаад таны хувийн мэдээллийг ч авах жишээний тийм ээ. Тэгэхээр бол хизээч нөгөө аяраасаас буцаар ярьдаггүй тий. Бас тэгээд өөртөө газруудаас ингээ хувийн мэдээллийг чинь холбогдолтой утсаар ярьж ээж хүмүүс чинь тэг сэтгэл санаанд чинь нөлөөлж ээж одоо яг энэ одоо үйл ажиллагааг эхлүүлдэг юм байна. За тэгээд одоо та яг банкн дээр чинь те яг мэдхгүй гүйлгээ гараад ирвэл за тэгвэл хин нэгэн хүн таны хувийн мэдээллийг авцсан байна гэсэн үг. Тэгээд гэмтхэн те өөрөө ч нэр дээр зээл гарч ирээд гэрлүү чинь одоо за энэ зээлийг төлөөч гэсэн нэхэмжлэл ч юм уу хаягаар чинь ямар нэгэн байдлаар ирэх юм бол за яг та мэдээлэл алдсан байна гэдгээ мэднэ. Дараагийнх нь болохоор одоо ямар нэгэн шалтгаангүйгээр гэмтэн кредит картанд одоо аплайцсан тохиолдолд одоо тэр чинь одоо татгалзах ч юм уу тийм ээ. Тийм тохиолдолд одоо ямар хин нэгэн хүн мэдээлэл чинь аваад зөндөө кредит картанд одоо эсвэл зээл авсан байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээд мэдээж дараагийнхын төрөв дурдсан шиг одоо татврын албан дээр тийм ээ таны нэр дээр хоёр одоо татврын тооцоолол яваад ирлээч гэдэг юм уу. За тийм тохиолдолд та яг одоо хувийн мэдээлэл алдсан байна гэж бодох хэрэгтэй. За баярлалаа Сүми. За тэгэхээр бид нэр ерөнхийдөө ямар төрлийн одоо захим зайлангийн хэрэгүүд байна. За тэндээс яаж хохирогч болсноо яаж мэдэх вэ гэд нэлээд одоо ойлгомжтой боллоо тий. За тэгэхээр та хэрвээ хохирогч болсон тохиолдолд яах вэ гэдэг бас нэг дараагийн одоо степ байна. За хохирогч болсон тохиолдолд та яг гол хийх хідэн алхмуудыг би танд тайлбарлаж хэлж өгье. За хамгийн нэгдүгээрт та FTC буюу Federal Trade Commission лөө одоо identitytheft.gov буюу одоо вебсайт нь энэ дээр байж байна. За яг энэ логин информашнээр ороод та өөрөө логин үүсгээд одоо эхлээд одоо юу болсон тохиолдолд репорт хийх хэрэгтэй. За энэ бол хамгийн таны нэгдүгээрт хийх одоо алхам гэсэн үг. За тэгээд дараа нь юу вэ гэхээр за place a fraud alert буюу одоо энэ гурван төрлийн Equifax, Experian, TransUnion гэд гурван одоо кредитийн нэгдсэн одоо тоолгын бүр буюу нэгдсэн одоо тоолгын компани байгаа тий. За тэгэхээр за ишигээ залгаж ерөнхийдөө юугээ хийн кредитээ репорт юугээ одоо приз хийн зогсооно гэсэн үг. За тэгэхээр энэ гурван доорх кредитийн мэдээллийн албаны одоо аль нэгэнтэй холбогдож болно. За тэгэхээр 1 жилийн хугацаатаа үн төлбөргүйгээр fraud alert буюу одоо таны дансан дээр шинэ одоо аккаунт нээхэргүйгээр та одоо team одоо командыг өгж одоо ерөнхийдөө fraud alert гэж нэрлэдэг байгаа. За fraud alert хийнэ гэсэн үг.
Энэ бол дараагийн степ нь байгаа тийм ээ. За тэгээд тэрний дараагийнх нь юу вэ гэхээр та өөрийнхөө annualcreditreport.com буюу энэ сайтаар орж одоо үнгүүгээр та кредит хийх репортыг харна гэсэн үг. За тэгэхээр яг ингэснээр та таны нэр дээр хаана ямар одоо таны мэдэгдэхгүйгээр одоо нууцаар дансууд нээгдсэн байна гэдэг бүх репортыг олж авна. Тэгээд энэ нь энэ шигээ та төлбөр төлөх шаардлагагүйгээр ерөнхийдөө бүх нууцаар данс нэгдсэн тохиолдолд бүх одоо тэр бусад мэдээллүүдэд монитор хийх боломжтой гэсэн үг. За тэгээд кредит оноонуудаа бүгдийг фриз хийнэ гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө одоо фриз хийсэн тохиолдолд яаж ийм нэхээр одоо таны нэр дээр ямар нэгэн одоо шинэ карт нээх боломжгүй болгоно, хэн нэгэн таны кредитийг хэрэглэх боломжгүй болгоно гэсэн үг тийм ээ. За тэгээд мэдээж цагдаагийн репортыг хийн, цагдаатай мэдээлэл гаргана. Тухайн таны амьдардаг city тэгээд тухайн county одоо city-гийнхаа цагдаад identity theft-ийн хохирогч боллоо гэдгийг репорт хийнэ гэсэн. За тэгээд мөн түүний дараагаар степүүд нь юу вэ гэхээр одоо хамааралтай компаниудтайгаа та холбоо байрна. Тэр нь юу вэ гэхээр одоо танд хаанаас тийм бил ирээд байна тийм ээ. Одоо автын иншуранс компаниас ч байна уу, эсвэл одоо банкнаас байна уу те, яг тухайн тэр газрууд руугаа та заалгаж тэр газруудын холбогдох мэдээллүүдийг аваад та өөрийгөө identity theft-ийн хохирогч болсон гэдгийг одоо нотлож та одоо мэйл одоо supplemental буюу following документуудаа дагалдах материалуудаа явуулах хэрэгтэй. Тэгж та өөрийгөө бас одоо юу хэмдэ одоо өөрийгөө ерөөсөө охирогч болсныгоо нотлоод та тэр одоо хүн байдлаас гарах гэдэг шүү дээ тийм ээ. За тэр бол дараагийн степ. Тэгээд дараагийн юу вэ гэхээр банк болон кредиторуудтэйгээ ерөөсөө заавал холбоо болж бас мэдээлэл өгнө гэсэн үг тийм ээ. За тэгээд дараа нь одоо өөрсдийнхөө нөгөө банкны логин information одоо картнуудын одоо логин information тийм ээ, пассворд бүгдийгээ бас сольж бүгдийг нь хамгаалаарай гэж зөвлөндөө. Ерөнхийдөө гол степүүдийн тэгээд хаанаас ямар бичиг баримт ямар документууд ирсэн бай бүгдийг нь файл болгож дандаа хадгалах хэрэгтэй. Дараа нь та эргээд өөрийгөө хамгаалах одоо тэр хэмжээний мөнгийг төлөхгүй ч юм уу те, тань хэрвээ танд биелэрж байгаа тохиолдолд энэ бүхнээс өөрийгөө хамгаалах одоо гол гарц юм байдаг учраас бүх документуудаа та өөрөө хадгалаарай гэж зөвлөнө. За оюука маань маш тодорхой тийм ээ, одоо юу хийх вэ, яаж одоо дараагийн тийм ээ арга замуудыг хэлээд өгчлөө. За тэгээд одоо би минийх энд хуваалцмаар дахиад нэг мэдээлэл бол за одоо өөрийгөө яаж хамгаалах вэ тийм ээ. Одоо миний хэсэг болохоор хамгаалах тийм ээ, одоо яаж одоо өөрийнхөө хувийн мэдээллүүдийг хамгаалах арга замуудыг бол мэдээж тийм ээ. За энэ дээр дурдаад явчих. За тэгэхээр энэ хамгаалах 7-8 арга замууд байгаа. Тэгээ нэгдүгээрх нь болохоор хамгийн энгийн тийм ээ. Одоо таны өөрийн одоо паспорт юм уу, эсвэл social security card. За тийм одоо юмнуудаа бол ерөөсөө өөртөө биендээ авч явах шаардлагагүй. Тэгээ тэрийгээ тийм ээ хамгаалттай газар заавал хийх хэрэгтэй. Мэдээж яг хөө бид нар жолооны үнэлэх бол байнга хэрэгтэй учраас жолооны үнэлэх байж болно тийм ээ. Тэгэхээр одоо social security card, паспортаа ерөөдөө бол байнга бидээ аваад явах шаардлагагүй гэсэн үг. За тэгээд онлайн ямар нэгэн одоо таны одоо онлайн одоо аккаунтууд байгаа шүү дээ тийм ээ. Тэрэндээ заавал давхар одоо нууцлалтай пассворд хийж өгөх хэрэгтэй. Эсвэл одоо пассворд чинь олоход амархан биш пассворд хийх хэрэгтэй. Эсвэл 2 шатлалт одоо баталгаажуулалт гэж яриад байгаа шүү дээ. Одоо жишээ та банк руугаа ороход за нэгдүгээрх нь та өөрийнхөө пассвортыг хийдэг, хоёрдугаар код нь таны имэйл дээр ирдэг ч юм уу тийм ээ. За тийм төрлөөрөөс хамгаалж болно. Тэгээ гар утсандаа бас одоо кодтай байх хэрэгтэй тийм ээ. Байн гар утсандаа. Тэгээд энд болохоор яг монголчуудын маань энэ бол үнэхээр яг мэдүүштэй юм бол хувийн одоо Wi-Fi-д ордог тийм ээ. Одоо онгоцны бодлоор байж байгаад ч юм уу эсвэл интент ингээд үнэгүй хувийн биш нийтийн Wi-Fi руу ордог тий. Тэгэхээр одоо энэ рүү орсноор утас руу чинь ингээд тийм ээ мэдээллийг авах боломжтой. Тэгэхээр нийтийн одоо Wi-Fi руу ерөөс орохгүй байхыг зөвлөж байна. За дараагийнх нь болохоор тэг мэдээж банкныхаа
хуулгуудыг, гүйлгээнүүдийг ерөөхдөө байн харж ах хэрэгтэй. Тэгээд кредит тийм ээ, Karma, Experian гэдэг одоо энэ сайтууд дээр орж одоо ямар карт таны нэртэй байна, ямар зээлүүд ч юм байна гэд сая нэг оюука түрүү дурдсан шүү дээ. Тэ annual credit report тэрийг нэг одоо улиралдаа нэг удаа харчих хэвээр тийм ээ, хараад тэгээд яг зөв юмнууд чинь зүгээр байна уу гэдгийг яг тэгээд хараад яваад иж болно. За тэгээд энд болохоор манай монголчууд маань тийм ээ одоо шуудангаа шалахгүй одоо ямар эдийн тий одоо би чинь шуудангаа шалахгүй уддаг байсан. За тэгэхээр шуудангаа цаг тухайд нь шалгаад тэгээ бас нөө шуудан чинь төгжээтэй тийм ээ, шуудангийн хайрцаг чинь ингээд ил задгай бас байж болохгүй. Тэгэхээр бас найдвартай төгжээтэй байх хэрэгтэй тийм ээ. За тэгээд хүүхдийнхаа мэдээллийг мэдээж одоо тэр тусмаа одоо сошиал тийм ээ дугаарыг бол ерөөсөө бидээ авч явж болохгүй. За тэгээд хүүхдийнхаа тэгээд одоо онлайн одоо сургууль дээр нэгсэн тэр дансуудыг нэг хаяаны харчиж явах хэрэгтэй тийм ээ, юу болж байна, ямар мэдээлэл тавьсан байна тийм ээ. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор одоо өндөр настай хүүхдүүдтэй байнга одоо энэний талаар жоохон ярилцах хэрэгтэй, мэдээлэлтэй байх хэрэгтэй, мэдлэгтэй байх хэрэгтэй тийм ээ. Тэгээд бас одоо оюука бит хоёрыг дурдсанаас одоо илүү олон төрлийн одоо залим луурууд гараад ирж байгаа ч юм уу тийм ээ, бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тийм учраас ерөөхдөө мэдээлэлтэй, мэдлэгтэй энэний талаар ерөөхдөө нээлттэй ярилцах хэрэгтэй гэр бүлийнхаа хүмүүстэйгээ. За энэ аргуудаар бол ерөөхдөө та өөрийгөө бол хамгаалж болно тий. За Credit Karma бол үнэнгүй ийм сайт гоо тийм ээ. Яг үнэгүй. Тэгэд бол бүртгүүлсэн байгаад ер нь бол илүүдэхгүй. За үүний даваа тал нь бол таны кредит түүхэн дээр ямар нэгэн өөрчлөлт шинчилсэн одоо үйл ажиллагаа болсон нөхцөлд танд имэйлэр юм уу, мессежээр одоо хариу сэжлүүлэг өгч идэг. Тэр замаар таны одоо social security дугаар ашиглагдж байгаа эсхийг бас хянах ийм боломжтой байдгаа гэж миний хувьд бодож байна. Таарийн харилцагч нараас одоо магадгүй ажигласнаар монголчуудын хувьд хамгийн нийтлэг гаргаж байгаа алдаа юу вэ? Хувийн мэдээлэл алдах тал дээр. Энэ дээр харин яалтчгүй бас нэг нэмэж хэлмээр байна. Монголчуудын хувьд тэгэхээр манайхны дунд нөгөө Facebook-ээр мөнгөний говьлго хийж мөнгө шилжүүлээ одоо тэдэн доллар тэг шилжүүлэх хэрэгтэй байна гэдэг одоо скамд маш их явж байна л да. Тэгээд тэр хүнлүүгөө шилжүүлдэг. Тэгээ Монголд ч байгаа банкны материалаа алддаг. Тэгээд тэндээсээ болон бүр ингээд дамжаад cyber attack буюу нөгөө Facebook-ээ, Instagram-а бүгдийнхээ мэдээллийг алдаад одоо маш их мөнгөний одоо бүр Монголд байгаа данс руу нүртэл орсон байдаг те. Тэгэхээр энэ бол ингээд бүр яг ингээд хохирогч нь болчлоо гэх юм бол маш стресстэй. Бүр ингээд тэд нар ч мөр ингээд нон стоп ерөөсөө зогсохгүйгээр ингээд бүх юм руу мэдээлэл рүү ороод ингээд яваад идэг юм байна. Тэгэхээр миний нэлээд олон клиентууд одоо яг ийм гэмт хэргийн хохирогч болж байна. Тэгэхээр гадуур одоо Facebook-ийн заруудаар мөнгө шилжүүлнэ гэдэг төрлийн маш том тэмлэвэр явж байна. Тэгэхээр энийг бол ерөөсөө одоо албан ёсны аргаар те мөнгө шилжүүлэх тийм л одоо үйлдэлийг одоо манайхан арай хэрэгжүүлж яж одоо энэ төрлийн лавраас бол сэргийлэх хэрэгтэй гэж би бол зөвлөж байна. За тэгээд тий ерөөсөө энэ бол нэгдүгээр хамгийн түрүүн анзаарсан одоо нэг төрлийн сэрэмжлүүлэг байсан. Дараагийн нэг сэрэмжлүүлэг гэд хэлэхэд хүмүүс нөө ажилд орно тийм ээ. За ажлын зар байна гэсэн одоо мэдээллийг одоо яг группүүдээр одоо шеэрлсэн байдаг. Тэгэхээр тэрийг бас айгуу сайн бат сурвалжаас нь ямар ажил юм бэ, юу юм бэ гэж мэдээлэл эхлээ өгөхөөсөө өмнө одоо тэр шеэрлсэн хүнээс асуух хэрэгтэй. Тэгээд ажлын анкет гээд хувийнхаа бүх мэдээллийг бөглөөд тэгээд ажлынхаа анкетанд бас төлбөр төлөөд тэгээд мэдээлэл алдсан хүнтэй бол таарсан. За тийм тохиолдол байна. За одоо надад бол яг ингээд бас мэдээлэл бүтэнсээ өдөр одоо над руу уцаар залгасан. Бүтэнсээ өдөр тэгээ яасан гэсэн чинь нэг эмэгтэй хүн би чиний уучлаарай утас руу чинь нэг код андуураад явуулчлаа. Тэр кодыг яс хэлээд өгөөч, та яг хэлээд өгөөч,
please гэл айгүй ингээд гоё найрсаг ярьсан тий. Тэгээ би яагаад энэ код яг чамд юунд хэрэгтэй яах гээд байгаа ингээд асуусан чинь таны яг утас руу уучлаарай тэр кодыг л өгчих гэд над руу бүр залгаад байгаа байхгүй бүтэн өдөр. Тэгсэн тэр болохоор яасан гэхээр миний нэрэн дээр кредит картанд бол apply хийжсэн тохиолдол байсан. Тэгээд мэдээж кодыг өгөөгүй. Тэгэхээр тиймэрхүү тохиолдлууд бол бүрдэж болж байна. Сүүлийн үед бас нөгөө тоол төлөгдөөгүй гэдэг мессеж их явж байгаа шүү дээ, тийм ээ. Хүмүүсийн гар утас руу та тоолын төлбөр төлөөгүй байна. Тавгууд орох гэж байна гэдэг ийм бас заллин их явж байгаа. Үүнтэй холбоотойгоор мужуудын одоо тоол хариуцдаг байгууллагаас мэдээлэл гаргасан байгаа. За тоолын зөрчилтэй мөнгө төлөөгүй тохиолдолд утсаар холбогдохгүй. Захиагаар юм уу? Үгүй бол одоо нотлохотой, баримттай, имэйлээр хэлцэнэ гэдгийг бол энэ ташрамд бас дурдах нь зүйтэй. За мөн одоо дээр ажлын байртай холбоотой бас нийтлэг заллин бол одоо үнэмшмээргүй маш их мөнгөний ажил сан болгодог тийм ээ. Одоо 7 хоногийн магадгүй $5,000. За би өөрөө одоо гадуур өөр мужид ажиллаар явж байна. Уулзах боломжгүй байна. Урчилга сарын чинь мөнгийг одоо шууд явуулчихъя. Банкны мэдээлэл явуулаа гэдэг. Тэгээд их мөнгө амлсны дагуу хүмүүс үүнд хууртаж банкны мэдээлэл явуулснаар за өөрийн банкны дансан дугаа одоо мөнгөө тэр чигээр нь алдаж байсан ийм одоо бодиттой жишээ бас байна. За тиймээс манайхан бол одоо их хэрсүү нэг ялангуяа онлайн захим орчинд хэрсүүлчих ийм одоо нөхцөл байдал бий болсон байна. За энэ ташрамд таярын яриаг бас ташрамдуулаад нэг зүйлийг бас хэлэхэд за Facebook-ийн одоо аккаунт хакердуулчлаа гэдэг ийм бас зүйлийг хүмүүс ярьж байгаа сонсогдгоо. За Facebook-ийг хакердна гэдэг бол үүнд байхгүй. За Facebook-ийг одоо давж хакердсан хакер байх юм бол тэр юм бол үнэхээр одоо маш авьяастай юм байх нь тодорхой. За ямар замаар хүмүүс Facebook-ийн болон одоо social platform дээрх мэдээлэл алддаг вэ гэвэл за янз бүрийн сая одоо сүмигийн хэлдэг шиг одоо код алддаг тийм ээ. За утсаар код явуулаад тэрийг нь ямар нэгэн байдлаар хуурч заллин авснаар нууцыг сулих юм боломжтой болсон байдаг. За нөгөөдөөгөө янз бүрийн одоо линк явуулдаг. Тэгээ текст мессежээр юм уу имэйлээр линк явуулаад тухайн линкэнд даруулах байдлаар одоо хүний компьютерт нэвтэрдэг. За ийм арга замуудаар одоо хүмүүсийг заллах, хуурах байдлаар нууц үгийг одоо сольдог ийм одоо нийтлэг арга байна. За тиймээс мэдхгүй одоо үл мэдэх имэйлээс дугаараас залгасан текст явуулсан, имэйл явуулсан бол тухайн одоо харилцаан дээр байгаа линкэнд дарахгүй байхыг бол энэ ташрамд зөвлөхийг хүслээ. Би бас нэг тийм заллингийн юг саналаа. Одоо нэг UPS болон гадуур нөгөө delivery компаниудтай USPS те тэндээс одоо таны ингээд deliver ингээд очихгүй гацчлаа. Тэгэн тодорхойгүй байна. Тэгээд яг тэдэн төгрөг юу гэлээ насны мэдээлэл оруулаад хаягаа оруулаад өөр шинэ банкны картын дугаараа оруулаад $1 төлөөд юугаа аваа. Одоо delivery updated нөгөө шинжлэгдсэн тийм хаягийнх нь мэдээллийг аваа гэдэг. Тэгэж бас шинэ картны мэдээллийг авч одоо тэр онлайн карт руунаас хулгайгаар ордог бас тийм төрлийн нэг заллин байгаа. Тэгэхээр энэ бас ерөөсөө маш их огцом нэмэгдсэн байлаа. Тэгээ байнгын над руу бол ингээд бас л ирж идэг. Тэгээд энийг бас ерөнхий мэдхгүйгээр нээгээд банкны мэдээлэлээ өгөөд бахан мөнгө алдсан бас хүмүүс бас байлаа. Тэгэхээр одоо өөр бас ингээд ер нь бол бид нэр ингээд нөгөө хянаж чадахгүйгээр маш их юмнууд ингээд заллингууд ингээд яваалах юм байлээ. Ерөөсөө судлаа л байвал те. Тэгэхээр бол гол нь урьдчилан сэргийлэх, тэгээд мэдээлэлтэй байх тийм ээ. За маш чухал мэдээлэл байна. Мөн одоо ерөнхийдөө дүгнж хэлэхэд төрийн байгууллагуудын нэр барьсан луур маш их байдаг юм аа. За жилд одоо хэдэн тэрмаар тоологдох ийм заллинд хүмүүс одоо өртсөн. За үүний гол шалтгаан бол одоо утсаар ярьсан харилцаанд хариу өгдөг. За сая одоо та бүхэн ярьж байна. Татврын албанаас залгаж одоо сүрдүүлдэг тийм ээ.
Таны нэр дээр төлөгдөөгүй татвар байна. Одоо энэ мөнгийг одоо яаралтай төлөхгүй бол шорон тийнэ гэдэг. За энэ байдлаар хүмүүсийн одоо мөнгийг залилж авдаг. За ийм залилан бол одоо хамгийн шалгарсан нийтлэг байдаг ийм залилын юм а. Тиймээс татврын албанаас ч байна уу, төрийн явна нэгэн аливаа байгууллагаас хэрвээ тантай холбоотой асуудал байгаа бол утсаар хязгаарч холбогдохгүй. За тэр байтугай имэйлээр ч холбогдохгүй. Зөвхөн одоо цаасан харилцаагаар одоо холбогддог. За ийм одоо тогтсон жишг байна. За тиймээс цагдаагийн нэр барьсан, янз бүрийн төрийн байгууллагын нэр барьсан одоо утсаар ярьж байгаа текстээр одоо харилцааг оруулж байгаа бол энэ бол ловер гэдэгтээ бол 100% итгэлтэй байж болно гэдгийг бас энд дашрамдуулан хэлхийг хүслээ. Яг зөв. Яг төгөлдрийн саяны өгсөн мэдээллийн юугаар одоо саяны сэдвэр хохирогч болоод ингээд 20 мянган долларын алдагдлалд орсон одоо нэг клиент маань байсан. Тэгээд яасан бэ гэхээр бас дээрэс нь тэр хүн оюутан хүн байсан, оюутны визтэй оюутан хүн. Тэгээд цагаачлалын болон одоо оюутны статусын бүх мэдээллүүдийг нь алдсан, мэдээлэл алдсан. Тэгээд иммиграшны статустаас нь айлгаж одоо маш их тийм нөгөө яг тэр хүн тэр хугацаанд 2-3 секундын дотор 2-3 минутын дотор маш их нөгөө нэг айлгаж одоо тийм одоо бойкотинг гэх юм уу манипуляц хийж маш хурдан хугацаанд мэргэжлийн хүмүүс ингээд бүх картныхаа мэдээллийг аваад тэр охин баг ингээ 2-3 минутын дотор ингээ 20 мянган долларын алдагдлалд орсон байгаа байхгүй. Тэгэхээр яг хизээж тэгээ тэр газар нь бас яг тийм хуулийн формоос ярьж гин гэж хэлсэн байгаа. Дээрэс нь иммиграшны газраас тийм ээ. Тэгэхээр мэдээж ерөөсөө тэндээс ингэж цаар бол мэдээлэл авч уцаар та юунд ч ерөөсөө yes гэж хэлэхгүй байх хэрэгтэй. Тэгээд ямар нэгэн I agree гэж хэлэхгүй байх хэрэгтэй. Тэгээд юу гэх юм бэ? Нэрээ одоо хэлэхгүй байх тийм ээ. За хүмүүсийн донд түгээмэл тийм ээ. Одоо кредит картаа алдах тохиолдол ч юм бол маш их байгаа. Тэгээ энэ дээр дурдаад хит юм хэлэхэд за та ийш тийшээ аялж байгаа бол одоо мэдхгүй одоо газ стейшнээс одоо юм авах тийм ээ худалдаа авалт хийх тэрэн дээр нь кредит картны мэдээллийг чи авах зорилгоор одоо юм суулгуулсан байх боломжтой. За тэгээд мөн тийм ээ одоо жишээ нь мэдхгүй одоо жижигхэн газраас тэг худалдаа авалт хийх одоо тэр бол ойлгомжтой. Тийм учраас нөгөө Apple Pay бас байж болно тийм ээ. Тэгэхээр тэр бол арай нөгөө мэдээллийг авахд арай тийм ээ чадахгүй байх боломжтой одоогоор. За мөн нөгөө нэг картуудаа хийдэг одоо хамгаалалттай одоо жижигхэн төрөөчнүүд бол байдаг. Одоо Amazon-аар зөндөө зарж идэг. За тэр болохоор тийш тийш явахтаа картнуудаа хийчихэд одоо гаднаас нь картны чинь дугаарыг уншуулж чадахгүй тийм төрөөчнүүд бол байдаг хамгаалалттай. Тийм тэгж бас өөрийгөө хамгаалж болох юм. Дараагийнх нь болохоор одоо та ямар кредит карт хэрэглэж байгаа юм тийм ээ. Одоо жишээ нь одоо банкнаас аягуулсан асуух хэрэгтэй. За би ингээд гүйлгээ хийх болгондоо одоо мессеж авдаг одоо тохиргоог нь хийлгэх чи яаж гэдэг юм уу те. Тэр болохоор яадаг гэхээр та ямар нэгэн гүйлгээ хийгдлээ гэдэг тэр болгон дээрээ та мессеж ирж идэг. Тэгэхээр тэр бол миний хувьд бол хамгийн тохиромжтой юм болов. Бид нар тэр утсан дээрээ дандаа байж идэг тийм ээ. Гүйлгээ хийх болгонд мессеж ирдэг. Тэгээд хэрвээ тэр гүйлгээ нь одоо таны хийх гүйлгээ байх юм бол та нөө гэж хариулдаг ч юм уу тийм ээ. Тэгэхээр та чухал хэрэгэлдэг одоо 2 юм уу 3 кредит карттай байхыг би бол яг зөвлөмөр байна. Ягаад гэхээр та олон кредит карттай байх тусмаа тэр болгоныгоо тийм ээ одоо монитор хийнэ гэдэг чинь бас асуудал тийм ээ. Тэгэхээр та үндсэн 3 ч юм уу яг кредит карттай байх хэрэгтэй. Тэгээд яг тэр 3-таа гурууланд нь одоо миний гүйлгээ болгон дээр мессеж ирдэг тохиргоо хийгээд өгөөч гэд кредит картныхаа компаниас асуухад хийгээд өгчин. Тэгэхээр бол арай амархан одоо өөрийгөө хамгаалах арга юм болов уу гэж хэлгээд болж байна. Тэгээд Apple Pay бол арай найдвартай болов. За тэр Монгол руу мөнгө говьлдог хэсэг бол ялангуяа бидний хувьд бас анхаарал зохиох зүйлээ гэж бодож байна. За монголчуудын хувьд мөнгө солилцох харилцаа маш их хийж байгаа шүү дээ тийм ээ. Тэр үүнтэй яг чиглэсэн, үүнд тухайлсан одоо сэрэмжлүүлэг жишээ байна уу? Одоо залилангийн юм уу те? Хүмүүсийн хувьд Монгол руу мөнгө говьлохын тулд юуг анхаарах хэрэгтэй юм бэ? Энэ дээр яг нэмэт хэлэхэд яг саяхан миний бас нэг клиент маань яг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон.
Тэгээд ерөнхийдөө Монгол руу мөнгөн гуйвалга явуулж байна. Явуулаад өгөөч гэгээд эхний 1-2 удаа яадгийн нэг удаа нь бас тэр хүний итгэлийг олохын тулд явуулчихдаг юм шиг байгаа. Тэгээд үргэлжлүүлээд дараагийнх нь бүр арай илүү их мөнгө шилжүүлээд тэр Монголд очих хүндэж очиагүй. Тэгээд яасан бэ гэхээр тэр хүний бүх банкны мэдээлэл рүү нэвтрээд орсон байна. Тэгээд энд ч байгаа мэдээлэл рүү нэвтрээд орсон. Одоо Facebook-ийн бүх чатууд руу нь хакердад орсон байгаа байхгүй юу. За тэгээд хамгийн амар нь ингээд үргэлжлүүлээд лавлаа судлаад те цагдаатай репорт хийгээд бүртгэл хийгээд явсан чинь яг тийм төрлийн одоо гэмт хэргийг үлддэг бүр ингээд бүлэг сүлжээ тийм одоо монголчууд байна гэж байгаа юм. Тэгэхээр одоо байнгын ингээд яг тэрийгэ бүх энэ Facebook-ийн зарууд дээр ингээд бичсэн байж байдаг. Зарууд дээр ингээд байнгын мөнгө шилжүүлж, мөнгө гоёулж гэдэг ингээд үргэлжлэл явж байдаг бүр. Тэгэхээр одоо яг бүтэн тийм том сүлжээ, тийм те залдан хийдэг лойрын сүлжээ хүртэл гараад ирсэн байна. Тэгэхээр одоо хит хитэн төрлийн аппликейшнүүд байд юм бэлээ. Яг нөгөө найдвартай Remitly билүү. За нэг тийм нэг аппликейшн байсан. Тэгээ дээрээс нь MoneyGram тийм ээ. Бас яг албан ёсны их усрээс одоо мөнгөний төлөөд явуулсан бас тийм ээ. Ер нь бол мөнгөний говьлго шилжүүлэх дээр бол албан газрууд дээр байх гэж би бол боддгийн. Дараагийн монголчууд маань тийм ээ яг нөгөө биендээ тусалдаг гэгээд тэрэн дээр нэмээд нэг юм хэлчихэд одоо co-signer болдог. За машин авмаар байна, эсвэл би зээл авмаар байна, одоо эсвэл кредит карт авмаар байна. Ямар нэгэн байдлаар хэн нэгэн хүний co-signer ерөөсөө байж болохгүй. Ягаад тэгэхээр одоо та co-signer болчлоо гэхээр таны яг нөгөө social security бүх юм чинь одоо тэр хүний мэдэл орчлоо гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо яг энийг нь дахимдуулаад одоо яг бит хоёрын нэг таньдаг хүнийг тийм ээ хүний нэр дээр бүр одоо даатгалын осол гаргасан ослынхоо мөнгийг олж аваад тэгээд одоо тэр хүн одоо хохирогч болсон тохиолдол бол байна. Тэгэхээр хэний ч юмн дээр ер нь co-signer бол хийж болохгүй шүү манайхан. Тэрийг бас ингэ дуртаад хэлчмээр байна. Хамтран зээлдэгч гэсэн үг юм тийм ээ. Яг гоо хамтран зээлдэгч тий. Ер нь бас яг ойрын итгэсэн тийм ээ таны бас за яах вэ гэд тусламж үзүүлсэн хүмүүс хүртэл дараа нь ингээд таны бичиг баримтыг хуулбасаар хэрэгэлдэг. Ер нь бол хамгийн ойроос эргэн тойрны хүрээллээс бас гардыг байлээ. Тэгэхээр бас хувийн бичиг баримтаа тийм ээ ер нь бол хинд итгэх вэ, хинд туслах вэ гэдгийг бас сайн харах хэрэгтэй. За. Баярлалаа. За сэдвүүтэй магадгүй холбоогүй байж болох бас нэгэн сэдвийг та бас товчхон хариулаад өгөөрэй. Сүүлийн үед монголчуудын хооронд, хог хүмүүсийн хооронд мөнгө зээлдэг. За мөнгө зээлүүлдэг ийм одоо харилцаа бас бий болсон. Үүний үр дүнд бинийгээ хохироодог ийм одоо үйл явдал бас болж ядг юм байна. За тиймээс магадгүй одоо хог хүмүүс хоорондоо мөнгө өгч авалцах энэ тал дээр юуг анхааруулах вэ? За энэ дээр нэг сануулга хэлэхэд манай монголчууд маань тийм ээ биендээ итгээд одоо биендээ туслах зорилгоор одоо мөнгө зээлдүүлсэн тохиолдлууд бол гардаг. Тэгэхдээ яг хөө биендээ туслана хүний нөхцөд байгаа монголчууд маань тийм ээ тэр бол үнэхээр бол сайхан хэрэг. Гэхдээ мөнгө тийм ээ ер нь бол одоо relationship, харилцаа бүх юмыг бол ерөнхийдөө сүртэгдэг одоо хамгийн одоо тийм тодорхойлогдсон юм байгаа шүү дээ тийм ээ мөнгнөөс олж одоо эцэг одоо хүүхдүүд нь тэг эцэгтэйгээ ярихгүй болох тохиолдол. За тэгээд тэр дараа ялангуяа одоо бие нэгэ шүүхт нь хүний нутагт тийм ээ барьж өгнө. Тэр бол ерөөхдөө бол таагүй явдал шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрнээс хамгаалахын тулд ерөнхийдөө та хин нэг хүнд мөнгө зээлүүлэх гэж байгаа бол яг хуулийнхын дагуу одоо энэ хүнд би ингээ зээл өглөө өгсөн зээлээ хизээ төлнө гэсэн хуулийнхан тэр бичгийг нь аваад гар хүлийн өрсөг бол зуруулад тийм ээ тэр бол үнэхээр шаардлагатай. За хоёрдугаарт нь болохоор Америкт одоо бид нэр ингээ ажиллаж амьдарч байгаа хүний хувьд бол биенээсээ мөнгө зээлийн оронд та үнэхээр санхүүгийн одоо тийм сахилга баттай бол кредит картнасаа кэш зээлээд авчиж болно тийм ээ. Тэгэхээр чин одоо бол монгол шиг бол биш шүү дээ. Тэгэхээр эсвэл та хувийн өөрийн personal loan буюу хувийн зээлээс авчиж чадна кредит онооч нь гайгүй бол тэгэхээр тийм аргууд бол зөндөө байдаг. Тэгэхээр кредит картнасаа кэш зээлж чадна. Эсвэл одоо хувийн одоо personal loan авч олно, банк руугаа ярьж олно. Тэгэхээр одоо та мэдээж кредит онооч нь гайгүй сахилга баттай найдвартай хүн л бол та бол ингээд мөнгө авчих
одоо байгууллага бол Америкт бол зөндөө байгаа. Одоо Монгол шиг бол биш шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэрийг бас бодох хэрэгтэй юм болов. Тэгэхээр энэ төрлөөр бол сэрэмжлүүлэг бол хилжээ. За тэгээд Оюка бит хоёр маань зөндөө мэдээлэл бол өгчлөө, тийм ээ. Тэгэхээр одоо монголчууд маань та одоо тийм ээ маш их мэдээлэлтэй ямар ч байсан identity theft бол алдахгүй ямар нэгэн байдлаар тийм ээ хамгаалагдсан шүү. Тэгэхээр одоо яг хэрэгжүүлээрэй гэж бас нэмж хэлмээр байна. За өнөөдрийн дугаарт оролцож хувь иргэдийн санхүүтэй холбоотой маш чухал мэдээлэл өгсөн та бүхэндээ маш их баярлалаа. За хэрвээ асуулт байгаа бол та бүхэн манай мэргэжилтнүүдтэй шууд имэйлээр болон утсаар холбогдсон асуух юм бүрэн боломжтой байна. За ингээд анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Манай дараагийн дугаараар дахин сонирхолтой сэдвээр уулзцаая. За баярлалаа. Тэгээд төгөлдөр ахта бас баярлалаа. Монголчуудтай дандаа хэрэгтэй мэдээллийг цаг үед нь одоо хүргэж байдаг. Одоо тийм учраас community-да маш их хөрөнгө оруулалт хийдэг. Тэгэхээр тантай хамтарч ажиллаж байгаадаа бит хоёр ч гэсэн маш их баяртай байна. Танд бас баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. За баярлалаа.